За сайн манайхаа шинэ видеодо тавтай морил. За ингээд өнөөдрийнхаа видеогоор би энэ одоо төрхтөө бэлдээд имлгийнхаа цүнхийг бэлтгэж байна өнөөдөр. Хэрвээ та шинэ хүн бол миний нэрийг од гэрэл гэдэг. За би амьдралынхаа хэв маяг, гадаад оронд хэрхэн амьдарч байгаа мөн сураад хэрэгжүүлээд явж байгаа зүйлсээ бусадтайгаа хуваалцаад явъя гэд влогоо эхлүүлээд явж байгаа. Тэгээд сувагт маань тавтай морил ингээд subscribe хийж миний сувагтай байнга хамт байгаарай гэж хэлмээр байна. За ингээд хэдүүлээ хамтдаа миний имлгийн цүнхийг бэлтгэцгээе. Хэд хоног сайхан унтаад амраад царай сэтгэл санаа арай дээр айгу гоё болчихсан байна. Тийм байгаа зү түрүү чи сүүлд хийсэн видеон дээр бүр ингээл нэг ороор л нэг хөвлөрч унсан юм байсан. Харин өнөөдөр болохоор босоод өнөөдөр ч яхад өчигдрөөс босоод айгу гоё тийм нөө эрч хүчтэй болчихсан байж. Тэгээд видеого хийгээ сууж байна. За яагаад гэвэл өчигдөр өнөөдөр хоёр бороо ороод гадаа айгу гоё тийм нэг сэрүүхэн байгаа болохоор би ч гэсэндээ дагаад ингээд айгу гоё цоглог болчихсон байна. Хитрхи халуунд ч ингээл нормагаал дээш тийш өсөрж унсаар агаал бараг миний өдрийн төлөвлөгөө одоо юу вэ? Одоо юу их чинь гэсэн чи за жоохон байж байгаад бараг тийш харж хэвтэндээ гэдэг шиг л орон дээр ерөөсөө хоёр тийшээгээ харж хэвцээр агаал харж байгаа юм чи. Өдрийг ерөөсөө тийш л өнгөрүүлж байгаа юм чи. Жоохон ном уншаал. Тэгэл унтсаар агаал айгу ихсэн унтсан. Тэгээ хүн чинь нэг унтаад ирэхээрээ айгу гоё тийм царай зүсэн дагаад гэрэлтээд айгу гоё илчдэн штэ амраад амарсан хүн гэдэг чинь цаанаа шал өөр харагддсан штэ. Тэгээд ингээд жоохон өнгө үзэмж орцсон сууж ийн харагдчих шиг байна. За би хүүхдтэй болохоор энэ цүнхийг авч авч байгаа. Энэ цүнхийг хүүхдийнхаа бэбигийнхаа юмнуудыг хийгээд өөртөө болохоор энэ жижигхэн гар чимдамыг авч авч байгаа. Ерөнхийдөө хэр удахаа сайн мэдэхгүй ямар ч нэг 7-оос 10 хоног байх гэж төлөвлөж байгаа. Би ч нөгөө хийсэрээр төрөх болохоор ямар ч нэг 7-оос 10 хоног байх гэж төлөвлөөд юмнуудаа бэлтчихье гэж бодлоо. Би тэгээ листэ бичиж авахаас өмнө зөндөө нэг видеонууд үзсэн. Яг одоо энэ эргэн тойронд төрж байгаа ээжүүдийн одоо цүнхээ пак хийж байгаа видеонуудыг үзээд тэгээд ер нь листэ бичиж авсан байгаа. Тэгээ ерөнхийдөө нэлээ их юм хэрэг болт юм билээ. Бид нар чинь Монголд чи юу вэ бараг ийм нэг ганц цүнх багтал болчтой штэ. Энэ дотроо тэгэл бүх юм хийгээл аваа явчихсан штэ. Тэгсэн чинь энд чинь тэтгэн байна. Зөндөө юм хэрэгтэй юм байна. Алчуурны сэд хийчихье гэж бодсон бас юмээ яаж мэдхөө. Яг би ер нь ийш тийш явахдаа өөрийнхөө алчуурыг цагаан хэрэглэлтэйгээ дэрнийхээ уттай авч явах дуртай. Тэгээд ингээд 3 жижиг том бие алчуур гэсэн юм 3 алчуурны сэд хийчихье юмээ яаж мэдхөө тий. За алчуурны сэд энэ дэрний ууд юм нэ силкэн дэрний ууд. Би силкэн дэрнийхээ утанд амар дуртай. Ийш тийш явахдаа бас л аваа явчихдаг. Ийш тийш явахдаа авч явдаг нэгийг ингээд бэлдээд тавьсан байдаг байхгүй. Тэгээд амар идэг. Ингээл паклал аваа явчихсан. За хувцсны хувьд гэвэл ийм sleeping dress энэ бүр маш их хэрэгтэй. Ингэр нөгөө юм задгаа хүүхд мөхтэй хөхүүлэхэд маш их хэрэгтэй болохоор иймэрхүү sleeping dress-үүд айгуу хийж унтлахын падлаажууд
унтлагын палажуудаа айгүй авах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгээд ер нь сүүлийн төрөлд болохоор би нөгөө гамаа маш сайн барья гэж бодож байгаа. Болж өгвөл халуун байсан ч гэсэндээ болж өгвөл өмд эртөө зөмсөд тэгээд доогуур оймс өмсөд айгүй сайн дулаахан халуутсан ч гэсэндээ ер нь л дулаан бай гэж бодож байгаа. Тэгээд иймэрхүү гэрийнхаа ийм нөгөө одоо эртөөзөө өмд гэж ярьдэн шүү дээ. Ийм хоёр эртөөзөө өмд аваад хийчихье. За тэгээд өмднүүдээ ер нь айгүй сайн авчиг гэж бодоод нэг ийм унтлагын бас гэрийнхаа өмднүүдээс аваад ингээд 3 өмд хийлээ. Долкнод хийгээд гэрийнхаа халаатыг хийчих юм чи гайг бах гэж бодлоо. За тэгээд иймэрхүү макнууд бас айгүй хэрэгтэй байдаг те. Хүүхэд хөхүүлэх тэгээд халуун байгаа болохоор макнууд бас айгүй хэрэгтэй байдаг гэж бодоод ийм 2 мак 2 подвалк зүгээр ийм хүүхэд хөхүүлэхэд л маш хэвтэйхэн байхаар ийм подвалкнууд хийчихвэл айгүй зүгээр гэсэн. За тэгээд 2 подвалк 2 мак хийлээ. Тэгээд гэрлүүгээ гарахтаа эмнэлгээс гэрлүүгээ гарахтаа өмсөх хувцсан дээр бол нэг ийм ханцуутай цамц авчиг. Доороо өмд өмсөөл дотоороо мака өмсөд. За тэгээд энэ цамцаа гадуураа өмсөд эмнэлгээс гарна. Nursing bra тий. Одоо нэг хөхүүл левчиг тий 2 байхад болчих واخ гэж бодож байна. Яагаад гэвэл усанд орохдоо нэгийг угаагаал дахиад солиод өмсчих юм чи. Тийм болохоор 2-оос илүү нэг хэрэг байх. За тэгээ 2 ийм нөгөө хэрэглэлтэй өмсөх дотор хувцас авчи. За тэгээ оймснуудаа нэг 4 ширхэг оймс авчихлаа. 4 ширхэг оймс хийчихлээ. Хөлнөөсөө жоохон дулаахан байхгүй бол болохгүй байх гэж бодоод. За ерөнхийдөө хувцсны хувьд бол нэг иймэрхүү байхад болчих واخа айтэн гэсэн аа. За одоо гоо сайхан бие арчилгааныхаа юмнуудыг энэ болохоор nursing pad одоо нэг хөхний левчнийхаа дотор ингээ хийчдэг те. Nursing pad сүү гоож штэ би чи айгүй сүү сайтай айгүй их сүүтэй тэгээд амар их сүү гоож идэх юм аа. Тэгээд ийм нэлээ их nursing pad авчихлаа. За гоо сайхан ахуй хэрэглээний юмнууд гэвэл мэдээж те дамсгаа авна. За шампунь энэ кондишнер 2 авчи. За би энэ бие тослохдоо энэ био ойл авчи. Би талын түрхээд бараг дуусгаж байгаа. Хэд хоногтой бол эмнэлэгт хэрэгжилчих бах уу. За тэгээд гоо сайз тий. За үсний сан байна. Заримдаа нүрээ угаахгүй үедээ хэрэглэе гэж хэлээд энэ нөгөө нүүр цэвэрлэх салфетик чи. За тэгэл одоо яг нэг гоо сайхнаж юунда кашлак байна. Кашлакэнд маань нарны тос тэгээ хөлс дарагч жижиг юм сойз байна. Ам угаагч. За тэгээд фло гэдэг нэг шүдний чигчлүүр наамд хэрэглэх. За тэгэл ийм ойр зүрийн ариун цэврийнхаа юмнуудыг аваад энэ бие угаагчаа хийчихье. Авж авангаа өөрийнхөө одоо гар цүнхийг бас авч явна. Гар цүнхэндээ бас ойр зүрийн юмнуудаа хийгээд авч явна. За цэнэглэгч. Утас цэнэглэгч болж өгвөл яад гэвэл нөгөө залгуур чинь энэ тэнд бас жоохон хол эдэн штэ. Орноос жоохон хол таарах тохиолдол байдаг болохоор уртай үйл айгу зүгээр би ийм 3 метртэй авсан байгаа. За утас цэнэглэгчээ
хийгээд за өсний хавчаар хийчээ. Үсээ байнга дээш нь боож авахгүй бол болохгүй бах. За ерөнхийдөө ахуй хэрэглээний юм бол ингээд болчихлоо. Болчихлоо гэж үзээд тэгээд дараа нь шалгаад дутуу юм байвал гарц хөнхөндөө хийчихье. За энэ л да ер нь ахуй хэрэглээ ойр зүрийн хэрэглээнийхээ юмнуудыг хийж эхлэе. За эндээ болохоор хувцснуудаа хийж эхлэе. Ингээд хувцснуудаа хийгээд одоо энэ дээр гэрээ халаад нэмэгдээд тэгэл ерөөхдөө болж байгаа гэж үзлээ. За ингээд ээжийнхэн цүнх хувцас хоноор бол ер нь ингээд болчихлоо. Одоо нөгөө араасаа дуудаж авах хүн байхгүй болохоор бүгдээ нэм өссөн. Өөрөө сайн багалж авах бол хүн гойж юм авахлан гэдэг чинь хэцүү шттэ. За ингээд миний цүнх бэлэн болчихлоо. Энэ шийдвэрлэж. Бэбийнхээ цүнхэнд болохоор салфетик хийгээд энэ бэби шампунь хийгээд за тэгээд энэ биеийн тос өдөр шөнийн тос хийсэн. За тэгээд памперс би нэг 10 ширхгийг л авчиг гэж бодлоо. Эмнэлгээс бас памперс өгдөг гэсэн. Тийм болохоор ямар ч гэсэн 10-ыг авчи юмыг яаж мэдхөө 10 ширхэг памперс хийгээд энэ л болохоор нэг нуралтай эсрэг ийм тос үт юм байлээ. Нуралтай эсрэг тос, нуралтын эсрэг тосыг хийгээд за ийм хөвөн хэрэг болдог. Хөвөнгөө хийгээд за одоо тэгэл хідэн хувц хийгээл ийм нөгөө за бэбидээ болохоор ийм нэмгэн үлгээнүүд авсан байгаа. Үлгийч болгоо хэрглэж чинь эсвэл тэг хүнжилж болгоо хэрглэж чинь одоо нөмрөгч болгоо хэрглэж чинь ийм хоёр хүнжил үлгээл гэд хэлчих та. Энд ч үлгээдүүлэхгүй л ахал та. Гэхдээ яхаа авчи. Энэ болохоор нөгөө одоо ийм бас нэмгэн үлгээ өгдөө шүү дээ. Тэ ундахтаа ингээ хэргэлдэг. Ийм нэг хүнжил авчи. Бланкет ийм ханцуутай боди нэг ийм хоёр ийм богино боди аваад за тэгээд дахиад ханцуутай юм урт боди бас авчи. Бага эмнэлэгт болохоор би air conditionтай нэлээ жоохон сэрүүхэн байх гэж бодоод байна. Гэхдээ яах нь мэдгүй юмээ яаж мэдгүй хэрвээ халуун байвал ийм макнууд авчи. Нэг хоёр ийм жижиг халуунд өмсгөх боди мак авчи. За бас нэг ийм урт боди бас авчи. Нөгөө тэгэл өмсөхгүй бол аваад гараад ирэх юм чинь нэг хайхтар. Окей. Ийм 3 ширхэг өмд авчи. 3 ширхэг ахаад болчих байхаа. Нэг хөөрхөн жижигэн юм ёо. Бүр жоох хөхтэй юмд хүрээгүй бүр амар удцсан инээ харалтаа. Инээдтэй жижигэн бүр ингээл эднэрийг хараад ингээл суухад л бүр ингээ цаанаасаа амар гоё ингээл хайр хүрээл ингээл стресс тайлагдчихтэй айгаа гоё. За тэгээ дахиад нэг өмд хийч тийм үү. За 3 өмд бараг за 4-ийг хийч. За тэгээд ийм 3 ширхэг аймс бэбидээ хийчээ. За өөр чи юу хэрэг болдог вэ гэвэл ийм малгай 2 малгай хийчээ. Нартай байвал нарны малгай бас хэрэг болдог гэсэн юм нарны малгай бас хийчээ. Ер нь их нартай байх. Тэр чи айгу халуунд төрж байгаа болохоор. За тэгээд юм 2 шүлсэвч. Тэгээд бэбигийн маань юм ер нь ингээ болчихлоо. Одоо энэ дээр нэмэгдэх юм соосго гэсэн байсан. Соосго би бол үнэхээр соосго бол хэрэглэхгүй л ах гэж бодож байна. За ингээд битэрийн цүнх ерөнхийдөө бэлэн болчихлоо. Дам снакуд орж ирэх юм. Одоо нэг цайны бичэн те
эмнэлгийн хоол ирээгүй үед өлсгөд идэх ойр зургийн тийм идэх юм хэрэг болох юм байна. За тэгээ юмыг яаж мэдэх вэ? Бас төрчөөд сүү орохгүй бол бас цайны бичээ гурилан идэх юм жоох аваад гар цөмхөө авч явна. Гар цөмхөө бас ийм том цөмхөө авч явж байгаа. За гар цөмхөндөө юу авч явах вэ гэвэл эмнэлгийн документтэй эмнэлгийн нөгөө бичиг цааснуудаа энд ингээ хийгээд за эмнэлгийнхаа бичиг цаас өөр ID энтрээ хийгээд за мэдээж компьютер авч явна. Эмнэлэгт бас ажиллаа хийнэ гэж бодож байгаа. Тэмдэглэлийн дэвтэр төрөвч хийн. За тэгэл нүдний шил эмэгтэй хүний хэрэглээ гэж нэрээ үнэхээр мондохгүй юм а тий. За гар цөмхөндөө болохоор усныхаа савыг хийчихнэ. За гарын тос энэ болохоор чихэвч байна. Утастай чихэвч байна. Эртнээс ингээ бэлдээ тавьчвал амар гэдэг л да. За энэ болохоор утасгүй чихэвч байна. Чихэвчгүйгээр одоо би чи байж чадахгүй. За тэгээд хуурай салбитэг. Тол шил ачигч. За ийм даун маск. За ерөнхийдөө ингээд гар цөмхөндөө болохоор ойр зурхаа hand sanitizer бүр ингээд нөгөө ковид эхэлснээс хойш бүр hand sanitizer бүр цөмхний гоё шиг л болсон байгаа сте ингээд баян цөмхөнд явж болсон. За энэ нь ингээд миний гар цөмх. За ингээд ширээнийхаа байнга уншдаг нөгөө номоо хийн. За тэгэл камера аваад камерынхаа цэнэглэгчийг нэмэлт батарейтайгаа аваад за ерөнхийдөө тэгэл миний төрөх бэлтгэл ийм л байна да. За өөрийгөө бэлтцэн, цүнхээ бэлтцэн одоо тэгээд эх 7 хоногт бит хоёр эмч нарын уулзалтаар орно гэсэн. Хээсвэрээр төрж байгаа. Тэгээ миний 4 дахь хээсвэрийн төрөл тахгүй юу. Тийм болохоор эмч нар жоохон serious хүлээж аваад над дээр айгүй нөө юу яагаад байгаа. Нилээ ач холбогдол өгöd байгаа. Тэгээ ер нь 36-37 хоногтой л төрүүлэх ба. Тэгээд дэд тамархоор оёо бас жоохон өвдөд байгаа. Тэгээ баг эрт төрцөн надад ч гэсэн дээр юм шиг санагдаад. Тэгэл маамагаа өгтөж авна да. Би 5 чиг ихэ мартсан юм шүү. 5 чиг хэрэгтэй. 5 чиг авахгүй болохгүй. Тэгээ хичнээн 100 байгаа ч гэсэндээ гамаа маш сайн барихгүй бол дахиж одоо төрөхгүй юм чинь. Би сүүлийнхаа төрөлтөн дээр гам жоохоо алдаад халуун төрсөн болохоор жоох юу яагаад заахгүй юу? Жохон нөгөө халууцаад байна гэд хинэггүй явцсан чинь дараа нь яг ингээ хурууны үе юм уу янгинж өвдөд идэм мэлээ. Тэгэхээр халуун дулаан гэлтгөө сайн гамаа барих хэрэгтэй юм бэлээ. За тэгээд төрөх бэлтгэлээ хангацглаа. Та эдтэй ингээд эмнэлгийн маань цүнхийг хамт баглалцсанд баярлалаа. Тэгээд хин нэгэн те Австрали улсад ч юм уу төрөх байгаа бол ер нь эмнэлэгт ийм хэрэг болд юм байна шүү гэдгийг харуулахыг зорилоо. За тэгээд баярлалаа энэ хүртэл хамт байсан. Subscribe дараагүй бол subscribe дарж сувгтайгаа хамт агаарай. За тэгээд дараагийнхаа 7 өдрийн видеогоор дахин уулзлаа. Баяр таа.